үзэгчтэй мөнгөний эрүүл нэвтрүүлгийн энэ 7 хоногийн цоо шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн хувьд мөн энэ 7 хоног гэхээснээр гадаадын болон дотоодын зах зээлийн голлох индексүүд хөрөнгөний биржүүдээр уналттай хэвээр байна. Тэгэхээр бид эдийн засагт мөн санхүүгийн зах зээлд тулгамдж байгаа асуудлуудын талаар ярилцахаар эдийн засагч санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ган Зоригийг студид төрсэн байгаа. Танд орой хүргье. За тэгэхээр тухайлбал гадны зах зээлүүд унж байгаа нь мэдээж дотоодын хөрөнгөний зах зээлд нөлөөлж байгаа байх л та. Гэхдээ дотоодынхаа зах зээл бид хөрөнгөний зах зээлээ одоогийнхоос арай илүү өөдрөгөр авч явах боломжууд юу байсан бэ? Тэгэхээр ер нь бол сүүлийн бүтэн жилийн туршид за Америк, Европ, Азийн томоохон зах зээл бол хувьцааны зах зээл харьцангуй гүйцэтгэл сайтай байгаа. Монголын хөрөнгөний зах зээл бол одоо ганцаараа уналттай явж байна. За дээрэс нь Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын гадаадын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй хувьцааны ханш уналттай байгаа. Ер нь бол одоо уналт нь бол бас нэлээд өндөр хувьтай. Зарим нь бол одоо 20 хүртэл хувиар, за зарим 40-50% унсан байдалтай ингэ явж байгаа. За тэгэхээр эндээс ерөнхийдөө бол одоо гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын одоо эдийн засгт өгөх үнэлгээ дүгнэлт харагдж байгаа болов уу гэж дотроо бодож байгаа. Өөрөөр хэлбэл 2011 онд бид 13 оныг маш өөдрөгөр харж байсныг санаж байна. Тухайлбал 5-7 IPO айл хэдийн хийгдсэн иргэн болгон 1072 шиг хувьцаа эзэмшээ тэрүүгээр хүн болгоны амьдрал өөдлөнө гэж бид ярьж байсан тий. Тэгэхээр наад зах нь үндэс цасны зах зээлийн тухай хууль маань 3 жил уншиж байгаа. Тэгэхээр энэ хууль яг одоо улсын их хурл байнгын ороод хилцэгдэх шатандаа явж байгаа. Тухайлбал энэ хууль батлагдсанаар байдал өөрчлөгдөх магадлал юу вэ? За яг энэ хууль маань ерөөсөө манай эдийн засгийн дэд үтцүүлэх санхүүгийн захын одоо нэг л хуулийн нэг маш олон хуулиудыг гаргах ёстой. Үндэс цасны зах зээлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл яваад бол одоо энэ чинь 5-6 жил болсон шүү дээ ер нь бол. За та түрүүн одоо зөв хэлж байна л да. Өөрөөр хэлбэл 2011 онд бол нөхцөл байдал 13 оны үед өөрөөр харагдж ирсэн. Өнөөдөр бол яг эдийн засаг тийм байж чадахгүй байна гэж. Яг бол энэ үнэ. 2011 онд 5 толгойн хувьцааг олон улсын зах дээр гаргая гэхэд бол маш олон хөрөнгө оруулагч нар одоо худалдан авах сонирхлоо илэрхийлж байсан. Гэтэл өнөөдөр 2013 онд хэрвээ гаргах юм бол энэ нөхцөл байдал бол маш өөр байх дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр эндээс бид одоо манай Монголын эдийн засгийн төлөвлөгөөг хийж байгаа хүмүүс юуг ойлгох ёстой вэ гэхээр ерөөсөө олон улсын эдийн засгийн нөхцөл байдал бол өөрчлөгдөж байна. Өнөөдөр юмны үн өндөр байна, маргааш бага байна. Маргааш бага байна, нөгөөдөр өндөр байна. Ингээд өсөөд буураад явж идэг зах зээлээ. Нөхцөл байдал үргэлж Монгол улсын хувьд одоо таатай доктортой байдгүй юм байна. Бас муудах үе ирдэм байна л гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргалтыг маш удаан хийж байна. Эдийн засгийн тэр 2011 оны үнэхээр гоё нөхцөл байдал дээр нь амжуулаад одоо эдийн засгийн том хилцлүүдэд хийх ёстой байж л гэдгийг харуулж байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгөний зах зээлүүд дээр одоо гадны хувьцаанууд бусад хувьцаанууд өсөд хахад зөвхөн Монголын уулуурхай хувьцаа унаад байна гэдэг бол Монголын хөрөнгө оруулалтын орчинд хийсэн үнэлгээ гэж өөрөөсөө хэллээ л дээ. Тухайлбал бид саяхан нөгөө нэг яриад стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиа өөрчилсөн. Гэхдээ тэрийг өөрчилснөөс хойш дахиад гадаадын хөрөнгө оруулалт буураад байна гэж хэвлэлүүд бичээд байна. Цаашд яах ёстой вэ? Ер нь бол манай санхүүгийн зах зээлийн холбооны зүгээс сүүлийн 7-8 жилийн турш ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс олон улсад яаж харагдах вэ гэдгийг хариуцдаг юм. Одоо PR гэж бид нэр ярьдаг шүү дээ. Тэгэхээр дотооддоо бид улс төрийн PR хийхдээ маш сайн одоо зар сурчлагын арга хэрэгэлдэг боловч Монгол улсыгаа олон улсад зөв таниулах тал дээр бол хангалтгүй ажиллаад байна уу та гэж үзэж байгаа. Сүүлийн ер нь 12 сарын турш бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монгол улсад хөрөнгө оруулах нь бол төдийлөн таатай биш болчлоо гэдэг талаар бол одоо маш их мэдээлэл явсан. Хүчтэй мессеж өгсөн. Хүчтэй мэдээлэлүүд өгсөн. Энийг зөрүүлээд Монгол улсын зүгээс бас олон улсын энэ том телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслэр нь Монгол улс бол одоо үнэхээр эрсдэлгүй, аюулгүй те харьцангуй бас одоо Мянмар гэх мэтийн, Лаос гэх мэтийн шинээр сонирхолтой гарч ирж байгаа улсуудтай харьцуулахад илүү сайхан орн юм а гэдгийг бас сурчлах ёстой, зар сурчлага явуулах ёстой гэдгийг л харуулж байгаа. Сайхан эдийн засгийн форум дээр тухайлбал үлэг гөрүүлийн тухай, динозаврын тухай сурчлагаа аялал жуулч сайн боллоо гэдээ ярьсан. Гэтэл бид нар хамгийн чухал эдийн засгийн салбараа хайчаад байна гэж ойлгож болох уу? Яг зөв. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт бол зөвхөн уул уурхаад урдгүй маа. Уул уурхай бол 15-6 эдийн засгийн секторын зөвхөн нэг нь. Тэгэхээр үзэгчд маань энэ дээр бас зөв ойлгох хэрэгтэй. Одоо гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд мөнгөө барьж ирээд дэд үтцийн өрөөд орон сууцны байшин барьж өгöd явж штэ. Тэгэхээр энэ бол сайн хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр
хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн уул уурхай гэж ойлгож болохгүй. Энэ өөр бусад салбарууд орж иж байгаа хөрөнгө оруулагч нарыг бас наашин татчих хэвээр. Тэгэхгүй уул уурхайтай хавтгааруулаад бас жоо хилмигдүүлч үү дээ гэж харагдаад юм бол. Таныг яг 9-р сард цагийн үрдийн зочны ярилцлагаар урьж хахад эдийн засаг одоо нүүрсний экспорт маш их хэмжээгээр багассан, төсвийн одоо алдагдал нэмэгдсэн. Тийм үед бонд гаргах хэрэгтэй, бонд гаргаад бүтээн байгуулалт хийх ёстой гэж ярьж байсан. Бондыг бол бид гаргацсан Чингис бонд. Харин одоо бүтээн байгуулалтад таны яг тэр үед ярьж байснаар хийгдэж чадах нь уу? Яг нь ерөнхийдөө яг одоогийн үед бол Монгол банк засгийн газар хамтраад одоо бүтээн байгуулалтууд руу хөрөнгө оруулалтуудыг цутгаж эхэлж байна. За харьцангуй одоо юу гэдэг энэ төлөвлөгөөгөө гаргах те яг аль сектор руу оруулах оновчтой байх энэ төр дээр бол эдийн засгийн хувьд бол эргэлзээтэй. За мэдээ санаа зовнсын юм асуудлууд ярьж байгаа. Энийг бол одоо би зөв ёсны зүйлээ гэж үзэж байгаа. Үнэхээр Монгол улсын хувьд одоо дэд бүтцээ хөгжүүлэх за энэ нэн шаардлагатай байгаа салбаруудад хөрөнгө оруулалт хийх тал дээр тодорхой төсөл төлөвлөгөөгүй яваад ирж байгаа нь жишээлбэл энэ 5 дугаар цэцлэгаан станцын түүхээр харагдана. Та өөрөө мэдж байгаа одоо зөвхөн хаана барих вэ гэдэг газар одоо сүүлийн 4-5 жил хичнээн удаа сольж байна. Ерөөсөө л энэ маань нэг л тогтож өгөхгүй бодлогын докторгүй байгаад байгаа энэ асуудлыг л харуулж байгаа. Яг энэ маань эргээд бас гадны хөрөнгө оруулагчдад нэг номерын Монголыг зөвлөхгүй байх шалтгаан болох гэдэг юм уу? Эрсдэл болж харагдаад байгаа. Эрсдэл. Тэгэхээр нэгэнт эрсдэл ярьсны хойлоо тухайлбал эрсдлийн удирдлага гэж салбар болгонд ярьдаг шүү дээ. Тухайлбал маш олон юм дээр яриад амжилтаа эхлүүллээ гэж яриад идэг. Энэ санхүүгийн салбарт эрсдлийн удирдлагыг ер нь яаж явуулах вэ? Манад энэ дээр яг төрийн бодлого оновчтой байж чадчихна уу? За тэгэхээр үзэгчд маань санаж байгаа хадгалам зээлийн хоршооны хямрал гэдэг 2006 оны. Тэгээ энэ бол одоо хадгалам зээлийн хоршоо гэдэг энэ бизнесийг бол зохицуулалтгүй байснаас болсон хямрал. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор санхүүгийн зохицуулалт хороо гэж байгуулагдсан. Ингэснээр одоо юм маань бас журамдаа ороод зэгцлэгдэж байгаа. За эргээд нөгөө талаас бас зах зээлийн хөгжлийг боодог байж болохгүй. Энэ бол ингээд санхүүгийн захын эрсдлийн удирдлагын одоо төрийн зүгээс авч явж байгаа. Одоо зөв бодиттой арга хэмжээ гэж харж байгаа. За гэтэл нөгөө талд бас өөр эрсдлийн удирдлагыг хийх ёстой салбарууд байна. Жишээлбэл 2008 онд зэсийн анш $8,000 гарсан. Тэгэхэд манайх төсвийнхөө одоо төсөө төлөвлөхдөө зэсийн анш бол $6,500 байна гэж улс маань төлөвлөөд ингээд 2008 оны эцэсгэд бол зэсийн анш хэд хүрснийг үзэгчид мэдж байгаа. $3,000-оос доош унсан. Тэгэхээр олон улсын зах дээр байдаг хөдлөө дээшээ доошоо өсөд буураад байж идэг үнийг Монголын засгийн газар төлөвлөжчээ гэд тухайд бас эдийн засгийн нар шүүмжлээд хэл мэдээлэлээр ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо Эрдэнэт гээд энэ үйлдвэрийн улсын үйлдвэрийн газарт бол бүх юм тогтцсон. Жил 130,000 тонны бүтээгдэхүүн гаргадаг. Ажилчдын тоо тогтмол, үйлдвэрийн хүчин чадал ойлгомжтой. Энэ үйлдвэр чинь хөдөлдөг ганцхан юм байна. Энэ бол олон улсын зах дээрх зэсийн анш. Гэтэл одоо өнөөдрийн хүртэл энэ зэсийн аншаа одоо удирдах, эрсдлийн удирдлага хийх тал дээр жишээ нь дөрвтэй арга хэмжээ аваагүй ирж байна. Тухайлбал юуг эрсдлийн удирдлага хийх гэж яриад байгаа юм бэ? Жишээлбэл олон улсын санхүүгийн зах дээр энэ зэсийн ханш огцом $8,000 байж чад огцом $3,000 руу унах те. Ингэснээр манай төсөв ямар том алдагдал 300 тэрбум төгрөгийн алдагдал орсон шүү дээ. Та санаж байгаа. Тэгэхээр энийг хамгаалдаг механизм байна. Энийг эрсдлийн удирдлагын шийдлэр шийдэж болно. За манай холбооноос энэ 2008 онд энэ талаар саналаа өгсөн. Буюу 8 оны 1 сард зэсийн ханш $8,000 огт бид санал өгч ирсэн. Яаж одоо энийг хамгаалах вэ гэдэг талаар. Гэтэл энэ дээр тодорхой хэмжээний арга хэмжээ аваагүйгээс болоод ингэс яг бид санал өгөөд тэрэнд нь хариу арга хэмжээ аваагүй гэж би ярьж байгаа юм биш. Гол асуудал нь ерөөсөө энэ 5 толгой дээр ч гэсэн одоо гарч ирж штэ. Нүүрсний ханш унчлаа. Зэсийн ханш. За ингээд нефтийн бүтээгдэхүүн манад орж ирдэг. Байсгаал үнэн өсчдөг. Бөөн асуудал болдог. Ард түмний уур уцаар хүргэдэг. Тэгэхээр энэ болгон дээр чи эрсдлийн удирдлагыг хийж болно. Энэ эрсдлийн удирдлагыг хийх ёстой л гэдгийг л харуулдаг байгаа. Нөгөө талаас одоо хөрөнгөний зах зээл өөрөө ингээ хөгжихгүй байгаад байгаа нь одоо эдийн засагт нөгөө нэг л банкны систем нь 95%, хөрөнгөний зах зээл 5% байдаг. Одоо 5-аас ч бараг хумигдах гээд байгаа тийм дүр төрх харагдаад байна л да. Энийг дагаад уг нь ажлын байр бий болгоно гэж нэлээ их ярьж байсан. Одоо ер нь хөрөнгөний зах зээлээ яаж эргэж харж одоо бусад салбартай харьцуулахад хөдөө аж ахуй ч юм уу өөр салбарууд руу бас их анхаарал тавиад байгаа шүү дээ. Яг хамгийн түрүүнд хийх алхам юу вэ? Ер нь бол та зөв асуудал үнэлээ. Өөрөөр хэлбэл хөрөнгөний зах бол эдийн засгийн гол дэд үтсийн нэг. Тэгэхээр бид зам барилгүйгээр тэргээр тээвэр хийнэ гэж байхгүй. Шороон замаар тээвэр хийнэ гэж байхгүй. Тэгэхээр хөрөнгөний захаа барьж байгаа болохоор эдийн засгийн урагшаа нэг ч алхахгүй. Бас нэг ийм ойлголт авшиг. Хөрөнгөний бирж дээр Лондонгийн хөрөнгөний биржийн энэ орчин үеийн мэдээллийн системийг худалдаж авчирч тавьсан. Ингээл хөрөнгөний зах хөгжчих юм байна гэж ойлгоод.
Үгүй ээ, энэ бол хийх ёстой 10 хэдэн ажлын зөвхөн нэг нь. Үгүй гэдэг нь ч нэг жилийн хугацаанд харагдаж байгаа. Тэгэхээр юун дээр өнөөдөр асуудал байгаа юм бэ гэдгийг би хэлээ л дээ. Энэ бол юу гэхээр худалдан авахч талаалгаа. Одоо нөгөө Монголын үндэсний компаниуд, корпорациуд хувьцаагаа гаргаад мөнгө босгох гээд инхээр тэрийг худалдаж авах хөрөнгө оруулалтын сангууд алга. Тэгэд яг хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын сан гэснээс яг энэ хөрөнгө оруулалтын сангийн тухай одоо зүйл залтууд чинь нөгөө одоо хилцэгдээд байгаа үнд цаасны зах зээлийн тухай хууль дотор байсан шүү дээ. Салгаад аваад биедээс хууль болгож байгаа гэж ойлгож болох уу? Зөв. Энэ бол ер нь 2014 оны эхний улиралд багтаагаад за энэ улсын хурлын гишүүд маань эдийн засгийн байнгын ороо энэ дэр анхаарал хандуулаасаа билээ. Тэ? Одоо энэ оюутлогын гэрээнээс чухал энэ хууль юм шүү. Тэгвэл үзэгчдэд хоёлаа ойлголт өгөл та. Чухам яагаад хөрөнгө оруулалтын сан гэдгийг зүгээр нэг энгийн нэг хүн бие дагаад ганцаараа хувьцаа авахаас илүү их ач холбогдол өгөөд бие даасан хуультай болгоод энэ сан байхгүй болохоор хүмүүс нэг нэгээрээ хувьцаа аваад ч нэмэргүй байна гэд яриад идэх яг учир нь юу гэдгийг. Ерөөсөө энэ Монгол улсын эдийн засаг маань одоо 99% нь ерөөсөө томоохон корпорациуд бүрдүүлж байна эдийн засгийг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд яаж өгөх вэ гэдэг асуудал ярьдаг. Өөрөлдвөл энэ айгүй ойлгомжтой. Компани хувьцаа эзэмших замаар. Одоо тэр MCS байд юм уу, тэр одоо 5 богд байд юм. Энэ том корпорациуд бол бүгдээрээ хөрөнгийн зах дээр гаргаж хувьцаагаа зарах сонирхолтой байдаг. Яг тэр ингэснээр банкны зээлийн их усүрээс гадна хувьцаа борлуулж бас хөрөнгийн захаас мөнгө босгох юм боломжтой. Тэгэхээр энийг бол компани захирлууд эзэд хийхийг хүсэж байна. Гэтэл ард иргэд маань нэгдсэн зохион байгуулалтанд ороод сан дээр мөнгөө төвлөрүүлээд энэ хувьцааг нь худалдаж авна. Тэгэхээр нэг иргэн одоо ганцаараа очиод хувьцаа авчвал ямар асуудал төрдгийг бид 90 оны одоо хувьчлалын үеэр харсан. Нөгөө иргэний чинь эрх шиг зөрчигддөг. Эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ дэндүү жижиг байдаг учраас компани эзэд тоодоггүй. Хөрөнгө оруулалтын сангаар дамжиж компани хувьцааг эзэмшил нэгдүгээрт хувьцааг хямд худалдаж авна. Хоёрдугаарт нөгөө хувьцааны чинь эзнийг хөрөнгө оруулалтын сангийн мэргэжлийн менежер төлөөлөөд эрх шиг хамгаалж байна. Нөгөө талаасаа хүн болгоныг байнга өдөр болгон ханш хараал ажлын хажуугаар тгий суугаад иж чаддгүй юм чи ерөнхийдөө бол тодорхой хэмжээний хөрөнгөө би нэг эд орчин болгоод өсгчмөр байна гэд хөрөнгө оруулалтын сан руу даатгахч болдог гэж ойлгож болох. Яг үнэн. Өөрөөр хэлбэл яг бид нар шүүх хуралд одоо шүүхийн маргаан болоод шүүх хуралд оролцохдоо бид хууль мэдэхгүй учраас өөрөө өөрсдөө хамгаалаа орвол ялагдана шүү дээ. Тийм учраас бид өмгөөлөгч өсөлт, мэргэжлийн өмгөөлөгч. Ингээд би шүүх дээр очиод эрх шиг хамгаалуулдаг. Тэгвэл хөрөнгө оруулалтын сан гэдэг чинь яг энэ. Хөрөнгийн зах дээр таны мөнгийг өсгөөд тэр компаниудын эзэн болох боломжийг олгох л үндсэн механизм. Зүгээр ч хүний мөнгө цуглуулад авах хамгийн гол нь яг хуулийн дагуу байгуулагддаг нэгжин юм байна шүү дээ. Ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тэнд чинь лойвор гарч бас магадгүй шүү дээ. Энийг зохицуулах хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл хөрөнгө оруулалтын сангууд хууль нь батлагдтал ямар ч байсан Монголд байгуулагдахгүй юм байна. Хууль нь батлагдах гэж 1-2 жил болно гэж ойлгож болох уу? За одоо 1 жилийн дотор шахна гэж зүтгэх хэрэгтэй. Тэгэхгүй Монголд хууль батлагддаг одоо тэр түүхээр харах юм бол 5 жил болно шүү дээ. Тэгээ ингэж болохгүй. Бидэнд ингэж алдах цаг үнэхээр алга байна. Одоо хөрөнгө оруулалтын сангууд бий болвол компаниуд тэрэнд итгээд хувьцаа гаргаж эхлэх юм тийм үү? Одоо бол дандаа гэр бүлийн хэсэг хүмүүсийн эзэмшиж байгаа юу байгаа шүү дээ. Хөрөнгө байгаа. Энэ нөгөө талаасаа бас нэг лээ. Улс орны эдийн засгийн баялаг нь цөөхөн хүмүүс төвлөрөөд олон нийтэд нөгөө эдийн засгийн өсөлт нь хүртэж наалдаж өгдөггүй гэдгийг шалтгаан мөн болов. Ерөөсөө мөн. Өөрөө эдийн засаг чинь одоо баялагын хуваарлт яаж явдаг вэ гэхээр баялагын хуваарлтыг одоо явуулна гэд бид мөнгө тарааж үзлээ шүү дээ. Энэ бол одоо аимшигтай том суйрлаар төгсснийг бид харж байгаа. Мөнгө тараасан, хувьцаа амлсан, аль нь ч биелээгүй. Аль нь ч биелээгүй инфляц болсон, эргээд эдийн засгт ард түмний нуруунд дээр ачаа болж ирсэн. Одоо энийг хийдэг механизм нь хөрөнгийн зах, хөрөнгө оруулалтын сан. Дахиад энэ хөрөнгө оруулалтын сан дотор чинь хувьцааны сан байгаа, тэтгэврийн сангууд байна те. Энэ хамтын сангууд байна, хаалттай сангууд, маш олон төрлийн сангууд ярьж байгаа шүү те. Тэгэхээр энэгээр дамжуулж хийх ёстой. За дахиад энэ дээр бас нэг ач холбогдолтой юм ярьдаг. Компанид өөрт нь ашигтай. Хэрвээ иргэд чинээлэг байвал компани бүтээгдэхүүнийг худалдаж авах чадвар нь сайн байна. Хэрвээ одоо аль нь ч MCS ч юм уу нэг компани одоо Монголын иргэд баян байх юм бол бүтээгдэхүүнийг илүү их хүн аавна, илүү их ашиг орлого олно. Тэгэхгүй өнөөдөр чинь 3 сая хүнийхээ одоо хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй юм шүү дээ. Иргэд ч гэсэн тухайлбал тогтмол цалинтай хүмүүс нэг жоохон мөнгө хоримтлуулахаар банкнаас өөр сонголт байхгүй байна шүү дээ. Энэ хөрөнгийн одоо таны хэлээд байгаа энэ сангууд үүсээд эхлүүл хөрөнгө оруулалтын бас хүмүүс бас харьцангуй их хөдөлгөөнтэй байж болох тийм дүр зураг бий болж болох уу? Хөдөлгөөнтэй болно. Дээрээс нь хариуцлагатай болно. Хэрвээ аль нэг компани хувьцааг нэг иргэн хамаагүй 2-3 хүн ширхэг хувьцаач байсан бол нэг 100 мянган төгрөгөнд ч байж болно. Тэр компани хувьцааг авчаараа тухайн иргэн эдийн засгийг хянаж эхэлдэг.
Нөгөө компани чинь үйл ажиллагаа сайжирч байна, муудж байна. Ингээд эргээд эдийн засгийн боловсролын маш том програм болж өрдөг өөрөө. Нөгөө хүн чинь мөнгөө хийцэн хүн чинь бизнесийг сонирхно. Юу нь болоод юу нь болохгүй байгааг ойл. Одоо болохоор ерөөсөө бизнес гэдэг ертөнц нь хэдэн гэр бүл эзэмшээд ард түмэн төрөөс татаас авдаг. Хүртэл байхгүй. Ерөөсөө зөвхөн цалин авдаг юм болчиход. Тий. Нөгөө талаасаа бас энэ банкуудын зээлийн хүү буурахгүй байгаа ч гэсэн хөрөнгөний зах зээлийн хөгжил сул байгаатай л холбоотой шүү дээ. Мэдээж өрсөлдөөд хөрөнгөний зах зээл дээр хүүгүү сар тутмын дарамтгүй мөнгө ингээ компаниуд олоод эхлүүл банкнаас зээл авах гэж гүйх шаардлага байхгүй. Одоо бол нэг оронтой тоонд оруулна гээл төр бодлого зарлал байна орохгүй байна тийм үү? Энэ бол банкнд өөрт нь хүртэл ашигтай. Хөрөнгөний зах хөгжснөөр банкны зээлийн эрсдэл нь буурч идэг. Тэгэхээр энд хөрөнгөний зах хөгжөөд хөрөнгө оруулалтын сан бий болсноор зарим хүмүүс ярьдаг л да банкнуудтай өрсөлдөх одоо байгууллага гарч байна. Үгүй. Ерөөсөө эн чинь Монгол улсад байгаа бүх хүн Монголд үйл ажиллагаа явуулж бүх компанид банкч бай хинч бай бүгдэнд нь гайхалтай ашигтай зүйл. Нөгөө талаас тухайлбал зээлийн хүү дээр яриа л да. Сая өөрөө банкны эрсдлийг бууруулна гэж хэлсэн. Одоо бол хүмүүс ингэж яриад байгаа гадуур банкнд бол мөнгө байгаа. Гэхдээ тэд нар мөнгөө үйлдвэрлэгчдэд зээл олгож эрсдэл хүлээжсэн шууд төв банкны үнцаас судалтад авах нь амархан байгаад байна. Тэгээд эдийн засагт зээл хумигдаад олдохгүй байна гэж яриад байгаа. Энэ үнэн үү? Үнэн. Ерөөсөө Монгол банк гэдэг байгууллагчид сүүлийн 6-7 жил нэг юм хүнд асуудалтай тулгарчаад байгаа. Нэг гар талд нь өндөр инфляц байдаг. Нөгөө талд нь өндөр хүүг бууруулах хэрэгтэй байдаг. Гэтэл инфляц өндөр байгаа үед хүүг бууруулж болдоггүй. Хүү өндөр байгаа үед эдийн засаг өсдөггүй. Ерөөсөө ийм маш том хүндрэлтэй байсан. За одоо харин сүүлийн үед яг мэдээ шатараасан одоо үе төв банкны ерөнхийлөгч нар ингээд сайжруулаад яваад байгаа. Яг харьцангуй удаан байна гэж харж байгаа. Одоо энийг инфляцийг бууруулахын тулд тэр нийлүүлэлтийн сувг дээр байгаа өвчнүүдийг эмчлэе гэж. Одоо жишээлбэл тэр Монгол банкны гаргасан судалгаагаар хил хэлсэн чихэр хил дээр одоо 7-800 төгрөгөөр орж ирээд Улаанбаатар хотод гэхэд л ерөөсөө аль хэдийн 1000 даваад ивчиж байгаа. Тэгэхээр эн чинь зөвхөн тээврийн зардал, агуулгын зардал, гайлын байгууллагын хүнд сурталаас болоод энэ үн нэмэгдчихэд байна л гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ хөрөнгөний зах зээл гэдэг юмаа сайн хөгжүүлж бол улс орны эдийн засгийн ингээд салбар болгонд гайгүй нөлөөтэй л байх юм байна гэж үзэх юм байна. Яг үнэ Монгол банкны нуруунд дээрсэн тал ачааг нь аав. Одоо тухайлбал банкуд ягаад зээлээ ингээд мөнгөнд байгаад хахад үйлдвэрлэгчдэд өгөө гэд төрийн бодлого нь бас өг гэдэг байгаа шүү дээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмж гэдэг байгаа шүү дээ. Яагаад альва бизнес хөгжихийн тулд хоёр төрлийн санхүүжилт хэрэгтэй. Өөрийн хөрөнгө, зээл гэд хоёр. Гэтэл өнөөдөр Монголын бүх компанид өөрийн хөрөнгө гэж юм байхгүй. Зөвхөн зээлээр 100% санхүүж байгаа. Зээлээр 100% санхүүжсэн этгээдийг банкны нүдээр ч хэний ч нүдээр харахад гайхалтай эрсдэлтэй тийм маш том эрсдэл харагддаг. Нөгөө компани чинь хувьцаагаа бирж дээр гаргаад ард иргэдэд зараад мөнгө босгоод ороод ирэхээр өөрийн хөрөнгөтэй компани болоод ороод ирж байгаа. Өөрийн хөрөнгөтэй компанид бүх банк дуртай зээл болгоно. Зөв. Энэ ялгаа бас харагдав. Ерөөсөө Монгол улсын эдийн засгийг өнөөдөр хүртэл зөвхөн дан зээлээр санхүүжүүлэх гэж муухраар оролдож ирлээ шүү дээ. Гэтэл тэр хувьцаа гаргаад өөрөө компаниуд өрөнд ороод идэг болохоос хөрөнгөждөг юм байна. Хөрөнгөждөг. Байнга л нөгөө зээлийн хүн зээлээ төлсөөр байгаа дуустдаг. Яг тэр өөрийн хөрөнгө гэж юм байдаггүй учраас. Энийг л энэ хөрөнгөний зах олгоод байгаа. Одоо хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль ямар шатанда юм? Нэг жил дамжуулна гэлээлтэй өөрөөсөө. Яг өчтөр одоо бид нар анхны нөгөө хуулийн төслийг ярилцлаа ажлын хэсгийн хурал дээр. Тэгэд одоо шахсаар гаргана да. За энийг л ярилцлагыг хүсье та бүхнээс. За манай ярилцлага шууд явсан. Үзэгчдэд танд жишээлхэд мөнгөний эргэл нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байгаа үзэгчтэй. Тэгээд эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзтлаа баяртай.